6 сарын 30-нд Бархасад гараг маань Арслангийн орд руу шилжиж орсон байгаа. За энэхүү ордон дээрээ Бархасад бүтэн жил болох буюу 2027 оны 7 дугаар сарын 26-ныг хүртэл байрлах болно. За өмнө нь Бархасад гараг 2014-өөс 2015 онд байрлаж байсан бөгөөд 12 жилийн мөчлөгтөө өөрийнхөө байршлыг сольдог байгаа. За ингэснээрээ энэ хугацаанд өөрөө өөртөө итгэх итгэл, өөрийн бүтээлч байдал, удирдах манлайлах ур чадварууд, романтик харилцаа болцоо, хүүхэд бөгөөд тайцтай холбоотой, алдар нэртэй холбоотой зүйлсүүдтэй 12 жилийн шинэ мөчлөгийг эхлүүлж байна. Өмнөх 1 жилийн хугацаанд Бархасад гараг маань Мэлхий ордон дээр байрлаж байсан. За энэ үед ерөнхийдөө бол гэр бүл, гэр орон, сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд, за бие бинийгөө өмгөөрч хамгаалах бидний аюулгүй байдал, за бусдыг халамжирдаг байдал бөгөөд үндэс суурьтай холбоотой. За бид ерөнхийдөө бол хаана хараалагддаг вэ гэдэг зүйлстэй холбоотой сэдвүүд дээр өсөлт, хэлэлт, өргөжлөлтийг авчирч байсан. За одоо бол Арслангийн орд руу Бархасад гараг маань орсноор энерги нэлээд том хүчтэй шилжилт болох болно. За Мэлхий ордон дээр бид ерөнхийдөө бол илүү дотогшоо өнгийж харах, өөрөө өөрийгөө хамгаалах зэрэг зүйлсийг Бархасад гарагтай холбоотой сурч байсан бол Арслангийн орд руу орсноор бид гадагшаа илүү гэрэлтхийг, за тэгээ түүнээсээ өөрөө өөрийгөө чин сэтгэлээсээ зүрхнээсээ илэрхийлэх зүйлсийг шаардах болно. За тэгэхээр өөрийнхоороо байхаас яагаад айгаад байгаа вэ гэдэг зүйлс дээр өсөлт хэлэлт авчрах буюу өөрийгөө чин сэтгэлээсээ илэрхийлэх зүйлсүүд дээр сайхан боломжуудыг авчрах нэ. За Бархасад гараг маань өөрөө астрологид ад боломж, өсөлт хэлэлт, итгэл найдвар, мэдлэг, гадаад улс орон, том дүр зураг, за сургалт, багш, аяллыг, утга учирыг, элбэг дэлбэг байдлыг бөгөөд амьдралд итгэлийг илэрхийлж байдаг. За Бархасад гараг хаана явж байгаа? Тэр амьдралынхаа хэсэгт ерөнхийдөө бол бүх зүйлийг илүү томруулж, үржүүлж өгч идэг. За гэхдээ энэ зүйл дээр хүмүүсийн ойлгодог ерөнхийдөө бол маш том буруу ойлголтууд байдаг. Бархасад гараг зөвхөн сайн сайхан зүйлсийг авчрах гэхээсээ илүү байгаа зүйлсийг томруулж тэлж өгч идэг. За өөрөөр хэлбэл сайн зүйлийг ч гэсэн томруулна, асуудлыг ч гэсэн томруулна, боломж байвал боломжийг ч гэсэн томруулж өгдөг. Эго буюу өөрөө өөртөө итгэх бардам зам байх юм бол тухайн зүйлийг ч гэсэн үржүүлж өгдөг байх нэ. За өөрөөр хэлбэл магадгүй өөртөө итгэх итгэл байвал тухайн зүйлийг үржүүлнэ. Хит их бардсан зүйл байвал түүнийг ч гэсэн томруулж өгнө гэсэн үг байх нэ. За тийм учраас хэрвээ одоо энэхүү Бархасад гараг маань Арслангийн орд руу орох хөдөлгөөнийг эерэг байдлаар ашиглах уу, зөв байдлаар ашиглах уу гэдгээс хамаарат өөртөө хит бардан байх, хит их драманууд үүсгэх гэдэг ч юм уу тий. Хит үрлэгэн байх, хит их бусдын анхаарлын төлөө галзуу үйлдэлүүд хийх, хит их бие төвтэй байх эрсдлүүд дагуулах боломжтой байх нэ. За тэгвэл Арслангийн орд өөрөө нараар удирдуулдаг орд байгаа. За Арслангийн орд өөрөө бидний зүрх чин сэтгэлийг, за бидний дотоод галыг, хайр дурлал, романтик харилцаа болзоонуудыг, за үр хүүхдийг, бүтээлч байдлыг, за ялангуяа одоо нөгөө нэг урлагийн салбарын хүмүүсийнхний хувьд одоо онгод гэж хэлж болох үеч бүтээлч байдлыг илэрхийлж байдаг. За үүнээс гадна одоо бид нар амьдралаас авж байгаа аз жаргал, таашаал, баяр баясгалан, за тайз, үзүүлбэр, өөрөө өөрийгөө илэрхийлэх байдал, нэр хүнд, за бусдыг удирдах манлайлах чадвар, бусдын өмнө гараад ил тод өөрөө өөрийнхөө одоо байгаа байдлаас айлгүйгээр бусдад харагдаж чадах байдал бөгөөд өөрөө өөрийнхөө гэрлийг нуухгүй байх зүйлсийг илэрхийлж идэг. За ерөнхийдөө бол Арслангийн ордон дээр маань өөрөө өөрийгөө намайг хар би л гэдэг зүйл гэхээсээ илүү өөрийн гэрлээр бусдын гэрлэгч бас асаах өндөр илрэлтэй буюу одоо хамгийн дээд түвшиндээ тиймэрхүү зүйлийг илэрхийлж байдаг. За өөрөөр хэлбэл бусдаас анхаарлыг нь одоо булаах гэж оролдох гэхээсээ илүү өөрөө амьд бүтээл, за үнэн байгаагаараа бусд хүмүүсийг өөрөө ирэхгүй татж байгаа зүйлийг илэрхийлж хэлж идэг гэсэн үг. За тэгэхээр Бархасад гараг маань Арслангийн орд руу орсноор удаа хөдөлгөөнтэй гаригууд маань ерөнхийдөө бол одоо хүн болгонд нийтэд одоо илүү том нөлөөллийг үзүүлж идэг. За ингэснээр хүмүүс илүү өөрөө өөрийнхоороо зоригтой болох, бүтээлч болох, за тэгээ илүү драматик болох, бусдын өмнө гарч ирэхээсээ айхгүй болох, өөрийгөө ч гэсэн одоо илэрхийлэхэд санаа зовхгүй байх буюу нуугдах уу дуусаад, за тэгээд өөрөө өөрийгөө илүү том байдлаар илүү зоригтойгоор илэрхийлэх үеуд эхэлж байна гэж ойлгож болно. За тэгэхээр Бархасад бөгөөд Арслангийн ордоо ойлгосон бол одоо өмнө 1 жилийн туршид бид юу сурсан бэ гэдгийг бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Бархасад гараг маань Мэлхий ордонд за өмнө жилийн хугацаанд бид
гэр бүлээ илүү ойлгох, өөрөө өөрийнхөө сэтгэлийн хэрэгцээг сонсох, за өөртөө аюулгүй орон зай бүтээх, за гэр орон өөртөө ойр дотн байдаг хүмүүсээ үндэс суурьаа улс их орноо хамгаалах, үнцэрхэг үзлээ нэмэгдүүлэх, за түүнээс гадна дотоод хүүхдээ эдгэх, за гэр орноо хамгаалах, халамжлах, өөрийнхөө сэтгэл зүйн одоо энэ аюулгүй байдлыг илүү анхаарах зүйлсийг шаардаж байсан. За тэгтэл одоо Бархасад гараг маань арслангийн орд руу орсноор за өөрийнхөө одоо тэр дотоод үндэс суурь аюулгүй байдал гэр оронтой холбоотой зүйлсүүд дээр өсөлт хөгжилт авчирсан бол одоо өөрийгөө нуухгүй илэрхийлэхийг ерөнхийдөө бол шаардж байгаа гэсэн үг. За өөрөөр хэлбэл хэрвээ модтой зүйрлэлээ гэж бодоход Бахасад гараг нь мэлхийн ордонд байхдаа бидний үндэс суурь илүү сайн бат бөх болсон бол одоо Бахасад гараг арслангийн орд руу орсноор цэцэг үр жимс гарч ирэх боломжийг бий болгож байгаа байх нэ. За мэлхийн ордон дээр байхдаа магадгүй одоо гэр орон зэргийг илэрхийлж исэн бол арслангийн ордыг тайз гэж үзээд гарч ирэх өөрийгөө илэрхийлж сурах зүйлсийг бидэнд олгож байгаа гэсэн үг юм аа. За хүмүүс одоо Бархасад гараг арслангийн орд руу орсноор илүү их зүйлийг бүтээх, харуулах, за тайзан дээр гарах, контент хийх гэдэг ч юм уу тий. Уран зураг гаргах, үзүүлбэр үзүүлэх, өөрийнхөө авьяасыг ашиглахыг хүсэх хүслүүд илүү их байх болно. За жишээ хэлэхэд болохоор зураг зурдаг хүмүүс байлаа гэж бодоход уран зургаа цуглуулж агаад одоо галерейд илүү гаргах, за дуучид ч гэсэн ерөнхийдөө бол Бархасад гараг мэлхийн ордон дээр байхад буюу өмнө жилийн хугацаанд нэлээд олон үнцэрхэг за Монгол улс орн бидний одоо өв соёлтой холбоотой дуунууд гаргаж байгаа харагдсан. За одоо болохоор илүү сэтгэл хөдлөл мэдрэмж өөрийнхөө чин сэтгэлээс өөрийнхөө бүтээлч байдлыг одоо гаргасан дуунуудыг ч гэсэн гаргах боломж бүрдэх болно. За тэгээд хүмүүс одоо илүү их тайзан дээр гарах, илүү их контент хийдэг хүмүүс гарч ирэх. За хүмүүс ч гэсэн өөрийнхөө авиасыг илүү их ашиглах зүйлсүүдийг хүсэх болно. За өмнө нь магадгүй хэрвээ би чаддаггүй хэн намайг сонсох юм бэ? Би хангалттай сайн биш гэдэг айцуд байсан бол одоо тухайн зүйлс илүү соригдоод яагаад өөрийнхоороо гарч ирж болохгүй гэж яагаад одоо магадгүй миний буруу гэж боддог зүйл үгүй бол өөртөө итгэлгүй байдал миний онцлог болж болохгүй гэж гэдэг ч юм уу те. Дараа нь хүмүүс харах бол хараад үгүй бол үгүй байна үз гэдэг үзэл бодол руу шилжих боломжтой. За ерөнхийдөө бол одоо personal branding буюу хувь хүний одоо гаргаж ирж байгаа бусдын өмнө гарч байгаа алдар нэрийг хүсэж байгаа, үзэгчдийг хүсэж байгаа манлайлалтай холбоотой маш их зүйлийг хийх боломжтой гарагийн хөдөлгөөн болж байгаамаа. За ингэснээр өөртөө илүү итгэх, за өөрийгөө ямар нэг байдлаар одоо эрсдэлтэй зүйл хийсэн байсан ч гэсэн тухайн зүйлээс айхгүй байх. За эрсдэлтэй гэж бодсон байсан алхмуудаа хүртэл хийгээд контент гаргах гэдэг ч юм уу те. Энэ нь болохоор бизнес, боловсрол, урлаг за тэгээд байж болох хүүхэдтэй холбоотой салбарууд илүү их тэлэх боломжтой зүйлийг харуулж байна. За гэхдээ энэ дээр болохоор ерөнхийдөө нөгөө нэг нөхцөл байдаг. За тухайн нөхцөл нь юу байдаг вэ гэх юм бол арслангийн ордны энерги ерөнхийдөө бол худлаа жүжиглэх зүйл муутай байгаад идэг буюу хэрвээ өөрийнхоороо анхаарал авахын тулд жүжиглэж байгаа бол тухайн зүйлсийг ч гэсэн дагаад хүмүүс мэдэрч идэг. Эсвэргээр өөрөө хинбэ гэдэг зүйлийг чин сэтгэлээсээ зүрхнээсээ илэрхийлж байгаа бол Бархасад гараг ч гэсэн тухайн зүйлийг илүү дэмжиж өгдөг буюу тэлж өгдөг байх нэ. За дараагаар нь гэх юм бол Бархасад гараг маань өөрөө нэлээд романтик орд байдаг. Өөрөөр хэлбэл за хүмүүсийн мэдхээр одоо илүү драматик, илүү дур хүсэл өндөртэй, за илүү одоо байгаа зүйлээсээ илүү бага зэрэг хэтрүүлэхтэй буюу одоо за юу гэдэг хин нэгэн цэцэг авч өгөх байлаа гэж бодоход нэг цэцэг гэхээс илүү бүр ингээд аюу там баглаа авч өгөх гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар одоо илүү гарч юм хийх хүсэлтэй байдаг. За тэгэхээр хайр дурлал романтик байдал дээр одоо хүмүүсээс илүү магтаал авах, анхаарал өртөх, за хайрлагдах, үгүй бол онцгой байх мэдрэмжүүд, за чин сэтгэлээсээ холбогдох хүслүүд хүн болгоны хувьд илүү их нэмэгдэх болно. За гэхдээ нөгөө нэг одоо сайхан зүйлийг дагаад цаар зүйл байдгийн сацуу хайр дурлал романтик харилцааны асуудал дээр хит их романтик драма гарах үгүй бол эго байдлууд буюу одоо хит их бардам зангаасаа болоод хоорондоо тулалдах, за хит их бусдын анхаарлын төвд орох гэж хичээх гэдэг ч юм уу тий. Үгүй бол намайг хангалттай онцгой гэж мэдрүүлсэнгүй гэх гомдлууд даах магадaltaй байдаг. За тэгээд хүүхэд бөгөөд дотоод хүүхэдтэй холбоотой сэдвүүдийн хувьд арслангийн орд өөрөө ерөнхийдөө бол хүүхэд бөгөөд амьдралаас авах аз жаргал, баясгалан, за тоглоом, зугаа цэнгэлийг илэрхийлж идэг. Өөрөөр хэлбэл одоо бидний
root chakra буюу зүрхний үрдтэй ерөнхийдөө бол нэлээд холбоотой гэж хэлж болно. За тийм учраас ерөнхийдөө бол энэ үед дахиад жирэмслэл төрөлтүүд илүү их олон болох. За өөрийнхөө магадгүй аль хэдийн хүүхдтэй байгаа жирэмслэл төрөлт төлөвлөөгүй байгаа хүмүүсийн хувьд хүүхдийнхээ авьяасыг илүү нээх илрүүлэх туршиж үзэх. За хүүхдийнхээ боловсролд илүү их анхаарах. За өөрөө ч гэсэн магадгүй бүр хүүхдгүй хүмүүс байсан ч гэсэн тоглох, баярлах, амьдралаас авах аж аргал таашаал, зугаа цэнгэлд илүү анхаарах гэдэг сэдвүүд илүү өргөжөж өгнө гэсэн үг байна. За өөрөөр хэлбэл хамгийн энгийн байдлаар арслангийн ордны нэрэг маань өдөр тутмынхаа зүйлийг хийгээд махраа зовоод байх зүйлд хит их ангаарчихсан байсан хүмүүс хүртэл нөлөөлөөд би чинь бас ингээд хүн юм чинь амьдралаас аж аргал таашаалтай байх гой мэдрэмжүүдийг авах хэрэгтэй штэ гэдэг зүйлд бас анхаарч эхэлдэг. За үүний дараагаар бархасад гараг дахиад өөрөө манлайллыг илэрхийлдэг. За гэхдээ манлайлахдаа бусдыг захир зандрах гэдэг ч юм уу те арай хуучинсаг байдлаар гэхээсээ илүүтэйгээр өөрөө үлгэрлэж жишээ болох. За үгүй бол өөртөө итгэж байгаа байдлаараа бусдыг ч гэсэн би ингэж чадсан юм чинь та чадна штэ гэдэг байдлаар бусдыг зоригжуулах, итгэл найдвар төрүүлэх. За тэгээд өөрөө тэгэж гэрэлцснээрээ өөрөө чадсанаараа бусдын гэрлийг асааж өгөх. За тайзан дээр гарахаас айхгүй байх. Өөрийнхөө мессежийг нэмэгдүүлэх зүйлсүүдийг удирдагч манлайлагч болсон байсан ч гэсэн би ямархуу удирдагч манлайлагч болох гэж байгаа вэ гэдэг зүйлсүүд дээр илүү төвлөрсөн байдаг. За тэгэхээр ерөнхийдөө энэхүү гаригийн хөдөлгөөнийг та хэд маань хангалттай ойлгочихсон байгаа болов уу гэж бодож байна. За ерөнхийдөө бол урлагийн салбар, кино, театр, жүжигчид, дуучид, за ямар нэг үзүүлбэр үзүүлдэг хүмүүс, за тэгээд контент креаторууд, инфлюенсерүүд буюу нөлөөлөгчд, за хүүхэдтэй холбоотой салбарууд, хүүхдийн боловсролын салбар, за загвар гоо сайхан тансаг хэрэглээтэй холбоотой үгүй бол хувь хүний брендингтэй холбоотой, удирдлагатай холбоотой юмнууд дээр илүү их ерөнхийдөө өсөлт хэлэлт болох, за илүү их олон хүмүүс бие даад гарч ирэх болов гэдэг зүйлийг ерөнхийдөө бол таамаглаж байна. За тэгэхээр сайн зүйлийг дагаад цаар зүйл ерөнхийдөө бол дандаа дагаж явж идэг. Өөрөөр хэлбэл зөвхөн сайныг нь яриад цаарыг нь ярихгүй байж болохгүй гэж би бол хувьдаа боддог. За бархасад гараг маань өөрөө ерөнхийдөө бол ихэвчлэн эерэг зүйлсийг дагуулдаг боловч мэдээ зүүдрийн талтай байх болно. За ингэснээр ерөнхийдөө бол нөгөө хит их эготой байх, би л зөв, намайг л харах ёстой, би л бусдын анхаарлын төвд байх ёстой, би бусдаас илүү гэдэг хандлагууд үүнийгээ дагаад ерөнхийдөө бол илүү их ихсэх магадлал өндөрсөн. За тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө бодлогогүй байх, бусдын анхаарахгүй байх, миний үнэт нь магадгүй бусдаас өндөр гэдэг алдаа гарч ирэх магадлал өндөртэй байх учраас та хэд маань энэ дээр анхаараарай. За түүнээс гадна ерөнхийдөө бол нөгөө арслангийн ордны нэрэг бас драмаг дагуулдаг гэдгийг та хэд аль хэдийн мэдж байгаа болов уу гэж бодож байна. За тэгэхээр магадгүй жижиг зүйлсүүд илүү том болох. За үгүй бол магадгүй амар олон амьдралын талбар дээр хайр дурлал, найз нөхд, нийгмийн хүрэлцээ, харилцаан дээр хүртэл хэн нь илүү чухал вэ гэдэг хүмүүсийг магадгүй хит их харьцуулах гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлс гарч ирэх магадлал өндөртэй байж болно. За түүнээс гадна арслангийн орд маань өөрөө ерөнхийдөө бол нөгөө тансаг зүйл, баяр баясгалтай холбоотой байдаг гэдгийг дагуулад хит их үнэтэй зүйлсүүд худалдаж авах за магадгүй үгүй бол хит тансаг брендийн зүйлсүүд хэрэггүй шаардлагагүй мөнгөө өрөх, за үгүй бол гоо сайхан хувцас ямар нэг үйл ажиллагаа, баяр ёслол зэрэгтэй холбоотой хит их өндөр бодлогогүй зардлууд гарах магадлалтай. За гэхдээ энэ нь болохоор нөгөө муу гэхээсээ илүү та энийг өөрийнхөө үн цэнийг эдгээр зүйлсээр батлах гээд байгаа болов гэдэг зүйлийг өөрөөсөө асуух нь илүү зөв байх болов гэж бодож байна. За үүнээс гадна ерөнхийдөө бол арслангийн ордон дээр бархасад гараг орж байгаа учраас бидний мөрөөдөл хүртэл дагаад илүү том болж болно. Өөртөө итгэл маань нэмэгдэж байгаагийн хэрээр би шууд томрно, би бүгдийг чадна, би шууд алдартай болно, би амжилтанд хүрнэ гэдэг ч юм уу хит их өөртөө итгэх итгэл заагүй бол бардам зан эдгээр зүйлс нь магадгүй хитээцэн байх боломжтой. За мэдээж мөрөөдлөө том байлгах нь зөв боловч үүнийгээ дагаад газарчлахтай байх буюу нөгөө стратеги төлөвлөхөө мөрөөдөлтөд хүрэх алхмуудыг ч гэсэн аль болох бодтой байлгаарай гэж зөвлөмөр байна. Өөрөөр хэлбэл арслангийн орд маань бидний дотоод галыг илүү сэрэж өгөх боловч тухайн гал төлөвлөгөө мөрөөдөл зорилгот хүртэл тодорхой хэмжээгээр бүтэц зохион байгуулалт бис дараа төлөвлөгөө шаардлагатай байх болно. За энэхүү гарагийн хөдөлгөөнийг хэрхэн өөртөө илүү сайн эерэг байдлаар ашиглах талаар ярилцгаая. За энэ үед ерөнхийдөө бол өөртөө
зоригтой байх, өөрийнхөө галыг илүү асаах, за бүтээлч байдлаа илүү нэмэгдүүлэх, өөрийгөө одоо чин сэтгэлээсээ, зүрхнээсээ рүү чакрагаа сэтгэлээ нээгээд илэрхийлэхэд айгүй сайн байх болно. За тэгэхээр магадгүй одоо хувийн брэндээ хөгжүүлэх гэж байгаа контент хийх гэж байгаа, тайзан дээр гарах гэж байгаа ямар нэг одоо бусдын өмнө гараад сургалт эхлүүлэх гэж байгаа, бусдын өмнө тайзан дээр гараад үг хэлэх гэж байгаа, ярих гэж байгаа, бүтээлч төслүүд эхлүүлэх гэж байгаа гэдэг ч юм уу те. За үгүй бол өөрийн загварын чиг хандлагыг ч гэсэн илүү тодорхой болгох. За өөрөө өөрийнхөө аль хэдийн байсан авьяасыг ур чадвар буюу мөнгө ашиг орлого болгож хувиргах. За хүүхэдтэй холбоотой ажил төслүүд хийх. За түүнээс гадна өөрийнхөө амьдралаас аж аргал баяр баясгал таашаал авах зүйлсүүдийг буцаагаад амьдралдаа оруулж ирэх хит их одоо нөгөө хязгаарлагдмал байсан магадгүй бүр ингээл ажил гэр бүл гээл тэрнээсээ илүүж гардаггүй тодорхой хэмжээгээр одоо өвдө зугаатай байдаг хоббигаа хүртэл магадгүй орхидуулчихсан байсан бол эдгээр зүйлсийг буцаагаад барьж авахд айгүй өгөөжтэй байх болно. За түүнээс гадна магадгүй хэрвээ бусдад харагдахаас айх айдас байдаг хит их бишүргдэг өөрөө өөртөө ихтгэлгүй байдаг зүйлс байх юм бол эдгээр зүйлсээ даван туулахад ч гэсэн мархацад гараг танд тусалж өгөх болно. За энэхүү гаригийн нөлөөлөл ямархуу хүмүүст илүү их мэдрэгдэх талаар одоо ярилцгаая. За ерөнхийдөө бол одоо fixed sign-ууд буюу астрологид яригддаг арай илүү одоо зөрүү зан чанартай, арай илүү тогтмол хэв маягтай арслангийн орд, хумхын орд, үхрийн орд бөгөөд хилэнцэн ордны нар сар мандалттай за үгүй бол гаригийн удирдагчтай үгүй бол гаригуудын бөөгнөрлөлтэй хүмүүст за түүнээс гадна арслангийн ордны ямар нэг тодорхой хэмжээгээр байрлалтай за үгүй бол нөгөө астрологид яригддаг үндсэн дөрвөн тулгуур буюу мандалт descendant за түүнээс гадна им коли бөгөөд MC зэрэг байршлууд арслангийн ордон дээр байдаг чартанд нар илүү давмгай байдаг хүмүүст энэ гаригийн нөлөө хамгийн хүчтэй мэдрэгдэх нэ. За үүнээс гадна мэдээж одоо түрүүн яригадад байгаа урлаг контент хийдэг хүүхэдтэй холбоотой боловсралтай холбоотой тайз удирдлага манлайлалтай холбоотой за үгүй бол хувийн имижээ бүрдүүлж байгаа иймэрхүү салбарт ажилладаг хүмүүс ч гэсэн мэдээж маш хүчтэй нөлөөлөх болно. За үгүй бол 2014-өөс 2015 онд амьдралд нь ерөнхийдөө бол нөгөө бусдын өмнө илүү тод гарах хэрэгтэй бүтээлч байдал нь илүү өсчихсэн хүүхэдтэй болж исэн гэдэг ч юм уу. Өөрөө өөртөө итгэл нь нэмэгдэжсэн бусдын өмнө гараад юм ярих шаардлагатай болж исэн бүтээлч эрсдлүүд авах шаардлагатай болж исэн хүмүүс энэ мөчлөг дахиад өөр түвшинд мэдрэх магадлал ерөнхийдөө бол өндөр байх болноо. За үүнээс гадна нэг зүйлийг онцолж хэлье. За тэрний үе гэх юм бол тухайн бархасад гараг маань арслангийн ордон дээр явж байхдаа тгээс 30 хэм хүртэл аялаж хөдөлж явах болно. За ингээд таны одоо тухайн арслангийн хувийн гараг хідэн хэмдээр байдгаас хамаарат тухайн үед илүү хүчтэй нөлөөллүүд нь мэдрэгдэх болно шүү. За хэрвээ та өөрийнхөө чартыг гаргаж авч мэдэхгүй байгаа бол баруун дээд болонд байгаа бичлэг рүү ороорой. За ингэснээрээ ерөнхийдөө бол өөрийнхөө мандалт нар сар бөгөөд хувийн гаргуудын байршлыг мэдэх боломжтой. За хэрвээ та өөрөө тайлж уншиж чадахгүй байгаа бол дэлгэцнээр гарч байгаа Instagram болон Facebook хаягаар надтай холбогдоод өөрийнхөө чартыг мөн уншуулж болно. За энэ хүртэл сонссон хүмүүс маань байх юм бол шар улаан арслангийн ордны энергитэй адилхан зүрхнүүд коммент хэсэгт эможи бичүүлдэхээ мартаоцай. За та хэддээ коммент бичдэг хүмүүстээ ч гэсэн маш их баярлалаа. Ингэснээрээ ерөнхийдөө сувг маань дараагийнхаа хэрэгтэй хүмүүст хүрэхэд илүү их тусалдаг сувг маань өсгөд тусалдаг учраас та хэддээ талархлаа илэрхийлье. За ерөнхийдөө бол бүх бичлэгээ сонсохдоо өөрийнхөө мандалд нар сарны орд за үгүй бол хэрвээ ямар нэг гаригийн бөөгнөрлөдөө буюу 3-аас дээш хувийн гараг тухайн ордон дээр байрладаг бол тухайн ордоор мөн сонсоход маш их мэдээллүүдийг авах боломжтой байдаг. За мандалд ордороо сонссноор яг таны бодит амьдрал дээр аль хэсэг илүү идэвхжиж байгаа вэ? Ямархуу ихэц твшил бодиттой гарах вэ гэдэг зүйлийг мэддэг бол хэрвээ нарны ордороо сонсч байгаа бол тухайн зүйл таны оюун ухаан бодол санаа зорилго чиглэл хэрхэн нөлөөлөхийг царны ордороо сонсч байгаа бол сэтгэл хөдлөлд ямар өөрчлөлтүүд гарахыг мэдэх боломжтой байдаг. За хэрвээ та одоо зөвхөн өөрийнхөө нарны орд буюу төрсөн он сар өдөрт үндэслэн ордыг мэддэг, бусад байршлуудаа мэддэггүй бол та өөрийнхөө хувийн натал чартыг энэхүү дэлгэцнээр гарч байгаа бичлэгийг YouTube сувгаас маань олоод үзэж мэдэх боломжтой. За хэрвээ тухайн гарч ирсэн зургийг ойлгохгүй тайлбарлуулмаар байгаа бол за мөн Instagram болон Facebook хаягуудаар маань холбогдож болно шүү. Хоньны орд, хоньны мандалт нар сар. За хоньны ордны хувьд бархасад гараг нь та хэдийн маань 5 дугаар гэрлөө орох болно. За ингэснээрээ хайр дурлал бүтээлч байдал, хүүхэд баяр баясгалан, романтик харилцаа, болцоонууд. За түүнээс гадна өөрөө өөрийн тань одоо өөрийгөө
чин сэтгэлээсээ зүрхнээсээ илэрхийлэх сэдвүүд илүү хөндөгдөх болно. За ингэснээрээ 26 оноос 27 оны 7-8 дугаар сарын хүртэл та илүү амьд, илүү бүтээлч, илүү романтик, илүү өөрөө өөрийгөө илэрхийлэх жил болох болно. За хэрвээ магадгүй та сүүлийн үед зөвхөн ажил, үүрэг хариуцлага завгүй бол одоо амь тэмцэн байдалтай маш их стрессийн дүнд байсан бол бархаасаад гараг арчлагын орд руу орсноор таны амьдралд буцаагаад баяр баясгалаа жаргал амьдралаас авах таашаалтай зүйлсийг илүү авчрах болно. За магадгүй хэрвээ ганц бие хоньны мандалтай хүмүүс байгаа бол хайр дурлалын тал дээр, романтик харилцааны тал дээр илүү олон боломжууд гарч ирнэ. Өөрөөр хэлбэл та хэд маань илүү олон хүнтэй бололцох, за өөрөө ямар хүн дуртай байна вэ гэдэг зүйлээ илүү сорих, за мэдэж авах боломжийг олох болно. За үгүй бол хэрвээ хостой хүмүүс байгаа бол хосны харилцаантай нь илүү их одоо тоглоом давхуу одоо та хоёр бие биендээ илүү техник гэдэг ч юм уу те илүү дур хүсэл илүү их нэмэгдэх болно. За түүнээс гадна аль хэдийн хостой байгаа хүмүүсийн хувьд хүүхэдтэй холбоотой сэдвүүд илүү идэвхжих боломжтой. За ингэснээрээ жирэмслэлт төлөвлөж байгаа хүмүүс хүүхэдтэй болох боломжтойгоос гадна за хүүхдийнхаа одоо боловсрал хүүхэдтэй холбоотой томоохон шийдвэрүүд хүүхдийнхээ авьяаст илүү анхаарах гэх юм уу те амьдралаас авж байгаа баяр баясгаландаа илүү анхаарал татах болно. За түүнээс гадна ерөнхийдөө бол бүтээлч байдал маш хүчтэй идэвхжинэ. За ингэснээрээ магадгүй контент хийх, за тайзан дээр гарах, бусдын өмнө гарч ирэх, за өөрөө өөрийнхөө авьяасыг харуулах, за ямар нэгэн байдлаар одоо зураг зурах, урлагтай холбоотой ямар нэгнүүд хийх, за түүнээс гадна өөрийнхөө хоббиг илүү нухацтай зүйл болгож бусдын өмнө гаргаж ирэх. За ерөнхийдөө бол бүтээлч прожектууд эхлүүлэхэд маш сайн үе байх болно. За энэ үед гэхдээ та хэд маань аль болох романтик хит их драма, драматай нөхцөл байдлуудад татагдах, за орооцолдох, түүнээс гадна магадгүй хит их анхаарлын төлөө юмнууд хийх, хит их зугаа зинглээ магадгүй хэтрүүлэх, за тэгээд хайр дурлал бөгөөд амьдралдаа хит томоохон эрсдлүүдийг авахаас хэтрүүлэхээс зайлсхийгээрэй гэж зөвлөмөр байна. За ерөнхийдөө бол та хэдийн маань хувьд маш гоё таатай нөлөөлөл болж байгаа болов гэж харж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол зүгээр нөгөө зоригтой байхаас гадна аль болох чин сэтгэлээсээ зүрхнээсээ бүх зүйлд хандаарай гэж зөвлөмөр байна. Үхрийн орд, үхрийн мандал, нар сар. За үхрийн ордынхны хувьд бархаас гарагийн та хэдийн маань 4-р гэрлөө шилжиж байгаа. За ингэснээрээ орон гэр бүлүүл хөдлөх хөрөнгө бөгөөд бага нас. За тэгээд түүнээс гадна одоо бидний сэтгэл зүйн үндэс суурь илүү доктортой байдал бөгөөд ерөнхийдөө бол хувийн амьдралтай холбоотой сэдвүүд илүү идэвхжих болно. За ингэснээрээ магадгүй бодит амьдрал дээр та хэд маань нүүх гэр орноо томруулах, заагүй бол гэрээ засах, шинэ байр авах үл хөдлөх хөрөнгөтэй магадгүй одоо холбоотой боломжууд орж ирэх. За гэр бүлийн бүтэц өөрчлөгдөх буюу магадгүй гишүүн нэмэгдэх. За түүнээс гадна гэртээ илүү том тав тухтай сайхан амьдралыг бүтээх боломжууд гарч ирэх болно. За ерөнхийдөө бол энгийн байдлаар гэр бүлийн харилцаа тэлнэ гэсэн үг. За энэ юу гэсэн үг гэхээр зарим одоо үхрийн мандалтай хүмүүсийн хувьд гэр бүлтэйгээ илүү ойртох, татамсах боломжийг бүрдүүлэх бол магадгүй заримын хувьд эсвэргээрээ одоо гэр бүлээсээ тусдаа өөрөө өөрийн хувийн одоо юм сэтгэл зүйн үндэс суурь орон зайг бий болгох магадгүй тусдаа гарах боломжууд бүрдэж болно. Эсвэргээрээ зарим нь болохоор одоо магадгүй 4-р гэр төвчж байгаа учраас хүүхэд настай холбоотой ямар нэг магадгүй өвлөж авсан байсан өөрт нь одоо тус болох гэхээсээ илүү нэмээс болдог байсан өөрийнхөө гаргадаг одоо зүй тогтол одоо арай тохиромжгүй зан авир гэдэг ч юм уу тий үгүй бол траумануудыг эдгээх ангах боломжууд мөн авчирч болно. За тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө нэг таны өөрийн гэр гэдэг буюу одоо гэр бүл гэдэг ойлголт юу байдаг вэ? Тэдгээр зүйлсийг ерөнхийдөө бол илүү тэлж өгч байгаа гэсэн үг юм аа. За энэ болохоор ерөнхийдөө бол одоо заавал орон байр үгүй бол гэр бүл гэхээсээ илүү та хаана өөрийнхоороо аюулгүй үгүй бол амар тайван байдаг вэ гэдэг сэдвүүдтэй холбоотой зүйлсийг тэлж өгнө гэсэн үг ахнэ. За харин одоо бүх ордон дээр яригдж байгаатай адилхан энэ үед одоо гэр бүлийн асуудлуудыг илүү томоргох одоо илүү шаардлагагүй байсан зүйлсийг илүү дэвэргэх гэдэг ч юм уу тий. За гэртээ дахиад одоо хит их дураараа авирлах, за магадгүй одоо гэр орноо илүү тухтай олох гээд гэр бүлийнхэндээ аав ээжтэй илүү их одоо шаардлагагүй байсан зардлуудыг гаргаад бодлогогүйгээр мөнгө өрөх гэдэг ч юм уу. За үгүй бол гэр бүлийн асуудлуудыг хит их томруулаад байх хандлага гарах боломжтой. За тэгэхээр эдгээр зүйлсд анхаарах юм бол та хэдэд маань гэр орон гэр бүлтэй за таны амар амгалан тайван байдаг газартай холбоотой сайхан боломжууд ирж байгаа бүтэн жил өнгөрөх нэ.
За өхрийн ордныхондоо энэхүү гарын хөдөлгөөнийг таатай сайхан эерэг байдлаар амьдралдаа ашиглаарай гэж зөвлөмөр байна. Эхрийн орд, эхрийн мандалд нар сар. За эхрийн ордны маань хувьд Бархасад гараг та хэдийн маань 3 дугаар гэр дээр аялж явж байгаа. За энэ нь бол харилцаа холбоо, бичих, ярих, за түүнээс гадна сошиал медиа таны үеэлүүд ойр дотны хүмүүс өдөр тутамдаа магадгүй тааралддаг таны хөрш хадам аав ээж зэрэгтэй холбоотой. За түүнээс гадна богино зайны аялал өөрөө өөрийнхөө мэдлэгийг тэлэх ямар нэг шин зүйлийг сурах мэддэг зүйлээ бусдад зааж өгөх. За ерөнхийдөө бол өдөр тутмын бодол оюун ухаан бодол санааны тань гэр байгаа. За ингэснээрээ ерөнхийдөө бол та контентийг бусадтай ярилцах ямар нэг зүйл магадгүй ном бичдэг, зохиол бичдэг хүмүүс байх юм бол тухайн зүйлийг бичих, за суралцах, өөрөө өөрийнхөө харилцаа холбоог тэлэх буюу networking хийхэд ерөнхийдөө бол маш хүчтэй байх болно. За ерөнхийдөө бол аль хэдийн үг хэл ярианы ур чадвар сайтай эхрийн ордныхны маань харилцаа холбоог илүү тэлж өгөх жил болж байгаа гэсэн үг байна. За ингэснээрээ та бусадтай илүү их ярих, бичих, за магадгүй подкаст эхлүүлэх, заагүй бол сошиал медиа дээр илүү их идэвхтэй болох боломжууд нэгдэх болно. За магадгүй хуучин санаанууд шинэ хэлбэрээр гарч ирэх таны ойрын орчин тэлэх буюу ах トゥ хамаатан садан хадам аав ээжтэйгээ үеэлүүдтэйгээ ах トゥ нартайгаа харилцаа холбоогоо илүү сайжруулах, заагүй бол дахиад шинэ хүмүүстэй шинэ харилцаа холбоонуудыг тогтоох. За магадгүй улс орондоо ойрын зайны аяллуудыг хийнэ гэж бодож исэн бол тухайн зүйлийг ч гэсэн илүү олон хийх. За сургалт судалгаа хийх зэрэг за түүнээс гадна магадгүй богино хугацааны ийм бүтээлч ажлуудыг хийх төслүүдийг хэрэгжүүлэх боломжууд нэгдэх болно. За тэгэхээр ерөнхийдөө бол таны бодод санацдах байдлыг ч гэсэн илүү томруулж тэлж өгөх болно. За тэгтээ ерөнхийдөө бол та хэд маань орд олгон дээр сөрөг талыг нь болгоомжлох зүйлсийг нь хэлж байгааг анзарч байгаа л гэж бодож байна. За эхрийн ордондоо өөх зүйл гэдэг юм бол хит их ярих, хит их том амлалтуудыг өгөх, за нэг дор хит олон зүйлийг давхар ихлүүлэх, заагүй бол хит их мэдээлэл давтангуутлаа магадгүй хийхтэй зүйлсээ хийхгүй байх буюу нөгөө үйлдэлийн гацаанд орох, за тэгээд харилцаа холбоог ч гэсэн хит их дэврэгэх, хов сэвэх гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлсийг хийхээсээ илүү болгоомжлоорой гэж зөвлөмөр байна. За ерөнхийдөө бол бусдаар таны үг маш их хүчтэй. Энийг та хэдий зөв ашиглахад маш таатай гаргийн хөдөлгөөн болж байгаа харагдаж байна. За түрүүн хэлсэнчлэн сөрөг зүйлсийг бас хит их дэвэх магадaltaй тул тэрэндээ анхаарад энэхүү гаргийнхаа хөдөлгөөнийг эерэг таатай байдлаар ашиглаарай. Мэлхийн орд, мэлхийн мандал нар сар. За мэлхийн ордныхны маань хувьд Бархасад гараг Арслангийн орд руу орсноор та хэдийн маань 2 дугаар гэрийг идэвхжүүлж өгч जैन. За 2 дугаар гэр нь болохоор мөнгө хөрөнгө санхүү, өөрөө өөрийгөө үнэлэх, үнэлэмж, үнцэн, за түүнээс гадна таны материаллык мөнгөтэй холбоотой заавгүй бол эд баялагтай холбоотой аюулгүй байдлыг, за түүнээс гадна амьдрал та өөрөө тэмцэх байдлыг илэрхийлдэг гэр байгаа. За ингэснээр мэлхийн мандалтай хүмүүсийн хувьд орлогоо нэмэгдүүлэх, өөрөө өөрийнхөө үн цэнийг өсгөх, өөрийнхөө авьяас мэдлэг ур чадварыг заагүй бол магадгүй бүтээгдэхүүн хөгжүүлсэн бол тухайн бүтээгдэхүүнээ үйлчилгээ үзүүлдэг бол тухайн үйлчилгээгээ байгаа ур чадвараа мөнгө болгох боломжууд илүү нээгдэх, үе таалга нээгдэх нэ. За тэгэхээр өмнөх 1 жилийн хугацаанд Бархасад гараг маань та хэдийн маань ордон дээр 1 бүтэн жилийн мөчлөгийг өнгөрөөсөн. За ингээд ерөнхийдөө бол та хэдэд арай илүү боломжууд гарч ирсэн. Та өөрөө хувь хүний өсөлтөө ч гэсэн илүү их тохиолдсон байгаа болов гэж найдаж байна. За энэ үед тохиолдсон бүх нээгц үүд хаалгуудаа ашиглаад тухайн зүйлсээ орлого өөрөө өөрийгөө үнэлэх үн цэн буюу өөрөө өөртөө итгэх итгэл болгож чиглүүлээрэй гэж та хэдий зөвлөмөр байна. За мэдээж энэ гаргийн хөдөлгөөнийг өөрөө өмнөх ажлуудаа хийсэн буюу хувь хүний өсөлттэй холбоотой өөрөө өөртөө орж ирсэн боломжуудыг ч гэсэн хаагаагүй хөдөлмөрлж байсан хүмүүс илүү их хүртэх боломж орж ирэх болно. За тэгээ орд болгон дээр ярьж байгаатай адилхан ерөнхийдөө бол нөгөө болгоомжлох зүйлс нь юу байх вэ гэх юм бол та хэд маань 2 дугаар гэр дээр Бархасад гараг орж ирэнгүүт мөнгө хөрөнгө санхүүгээ нэмэгдүүлэх орлого орж ирэх боловч хэрвээ бодлогогүй болгоомжгүй байх юм бол хит их үрлэхэн байх тансаг зүйлд магадгүй хит их мөнгө өрөх гэдэг ч юм уу тий үгүй бол өөрөө өөрийнхөө дүр төрх гадаад имижийг хэн бэ гэдэг зүйлийг баталж харуулахын төлөө мөнгө өрөх заагүй бол магадгүй дахиад би өөрөө үн цэнтэй харагдах ёстой гэсэн дарамтууд орж ирэх магадлал өндөрсдөг. За тийм учраас өөрөө өөрийгөө хэрвээ жижигрүүлж байгаа өөрөө өөртөө итгэл багтаа байдаг бол тухайн зүйлсээ илүү ажиллаад өөрөө өөртөө итгэх итгэлийг бий болгосноор тухайн өөрийнхөө авьяас ур чадрууд за ашиглааг байгаа потенциалуудыг мөнгө хөрөнгө санхүү болгох таатай гаргийн хөдөлгөөн орж ирж байгаа байх нэ. Мэдээж энийг та хэд маань
өөрөө хөдөлмөрлөж ашиглах тусам үе таалга улам их нэгдэх болно шүү. Арслангийн орд, арслангийн мандал, нар сар. За арслангийн ордныхны хувьд Бархасад гараг та хэдийн маань ордон дээр орж ирж байгаа. За энэ ерөнхийдөө бол одоо мандалттай, нартайч бай, одоо хувийн гаригуудын бөөгнөрлөлтөйч бай танд маш хүчтэй нөлөөллийг үзүүлэх болно. За ерөнхийдөө бол 12 жилдээ нэг тохиох өөрөө өөрийгөө одоо өсөж хөгжүүлэх шинэ мөчлөг тавигдж байгаа гэж ойлгож болно. Ингэснээрээ та өөрөө хэн бэ гэдэг зүйлийг за өөрөө өөртөө итгэх итгэлийг бие махбод дүр төрх хувийн амьдралын бүхэл одоо том дүр зургаараа юу руу зорж байгаа, чиглэж байгаа вэ гэдэг зүг чигээ олох. За бусдын өмнө магадгүй өөрөө өөрийгөө нуудаг, өөртөө итгэх итгэлээ алдчихсан байгаа арслангуудын хувьд бусдын өмнө гарч ирэх итгэлээ буцаагаад олж авах. За тэгээ амьдралынхаа одоо шинэ бүлгийг эхлүүлэх зэрэгтэй холбоотой бүх одоо сайхан таатай зүйлс идэвхжих болно. За хэрвээ одоо сүүлийн жилүүдэд та дотроо өөрөө өөрийгөө бэлтгэжсэн магадгүй өөрийгөө нууж исэн, хааж исэн. За тэгээд таны хөгжил илүү дотогшоо чиглэсэн бусдад харагдах гэхээс илүү одоо нөгөө тайзаар жишээд ярьлаа гэж бодоход одоо тайзны арын ажил хийгээд байсан бол одоо тухайн тайзны арын ажлаа тайзан дээр гаргаж ирээд илүү үр дүнгээ гаргах цаг болсон гэсэн үг. Тэгэхээр энэ үед ерөнхийдөө бол та илүү азтай танд одоо илүү их саналууд орж ирдэг гэдэг ч юм уу тий. Та бусдын анхаарлыг татж байгаа байдал одоо арслангийн ордныхонд маань угаасаа их байдаг бол тухайн зүйл ч гэсэн илүү томрох. За тэгээд боломжууд ч гэсэн таныг шууд чиглээд орж ирэх. За магадгүй та өөрийгөө шин дүр төрхтэй шинэ амьдралын одоо өөр өөрчлөгдсөн шин таатай одоо гоё сайхан хүн болсон штэ гэдэг зүйлээ ч гэсэн гардагшаа гаргаж илэрхийлэхийг илүү их хүсэх болов гэж бодож байна. За ерөнхийдөө бол хүүхний хөгжил за тэгээд одоо нөгөө клуб гэж яригдаг буюу гадаа дүр төрх бүх зүйлээрээ одоо гоё сайхан болох боломжтой байх болно. За гэхдээ энэ нь одоо гадаад дүр төрхөнд хязгаарлагдах гэхээсээ илүү ерөнхийдөө бол та хэн болж байгаа вэ гэдэг одоо маш олон амьдралын тань талбарт өсөлт хөгжилтүүд орж ирэх боломжтой байх нэ. За тэгэхээр илүү мэдээж өөрөө өөрийнхоороо байх. Гэхдээ нөгөө бусдаас одоо гэрлийг нь булааж авах гэдэг ч юм уу тийм байхаар биш. Өөрөө өөрийнхоороо гэрэлтэх, өөрөө өөрийнхөө чин сэтгэлээс хэн бэ гэдэг зүйлийг илүү тодтогч гаргаж ирэх, илүү зоригтой байх зүйлтэй нь одоо маш таатай байх болно. За гэхдээ орд болгон дээр ярьж байгаатай адилхан сөрөг тал нь болгоомжлох зүйл нь гэх юм бол хит их өөрөө өөртөө итгээд бардан байгаад одоо тэрүүгээрээ магадгүй бусдыг хохирох, бусдтай одоо өөрийгөө харьцуулах үгүй бол бусдаас өөрийгөө дээгүүр мэтээр үнэлэх. За хит их өөртөө төвлөрөөд одоо тэрүүгээрээ магадгүй бусдыг хохирох гэдэг ч юм уу тий. За түүнээс гадна магадгүй бусдын хэлж байгаа зүйлийг сонсохгүй байх. За тэгээд өөрийгөө хит их дөвөөлгөх зүйлсүүд дээр та хэд маань аль болох болгоомжлоорой гэж хэлмээр байна. За түүнээс бусдаар ерөнхийдөө бол та хэдийн маань хувьд маш гайхалтай гаргийн хөдөлгөөн бүтэн жил огтож хүлээж байгаа байх нэ. Охины орд, охины мандал, нар сар. За охины ордныхны хувьд Бархасад гараг нь та хэдийн маань 12 дугаар гэр дээр орж ирж байна. За энэ ерөнхийдөө бол одоо гаднаасаа тийм их тодорхой биш. За ерөнхийдөө бол одоо хамгийн гүн гүнзгий танд нөлөөлдөг гаргийн хөдөлгөөнүүдийн нэг байдаг. За 12 дугаар гэр нь өөрөө нөгөө одоо хөшгөний цаанд байгаа ажил. За үгүй бол таны далд хумсар ямар нэг дотоод ангаалт идгээлт өөрөө та амралт шаардаад ганцаараа өөрөө өөртөө илүү ажиллах. За тэгээд сүнслэг байдлаараа магадгүй одоо хөгжил хайдаг хүмүүс байх юм бол тодорхой хэмжээгээр дахиад дараагийн түвшний сүнсний сэрэлж явагдах өөрөө өөрийнхөө хумсрыг илүү нээх гэдэг ч юм уу тий. Үгүй бол одоо том зүйлсээс таныг хамгаалах байдлуудаар илэрч болдог. За энэ ерөнхийдөө бол нөгөө түрүүн ярьсанчлан гадагшаа харагдах гэхээсээ илүү дотроо та маш гүн гүнзгий хангаалт идгээлтийг өөрөө өөртөө хийх боломжтой байх болно. За ингэснээрээ энэ нэг жилийн хугацааг ерөнхийдөө бол өмнөх 12 жилийн мөчлөгийг хааж байгаа буюу энэ бүтэн жил дуусах үед өөрийнхөө хуучин айцыг хуучин одоо магадгүй өөрийгөө буруутгадаг үгүй бол өөрийгөө үүмүүлдэг. За ялангуяа одоо охины байршлуудтай хүмүүс маань өөрийгөө хит их шүүмжилдэг зүйлсүүд асуудлууд байдаг. За эдгээр зүйлсээ тэгээд ялангуяа маш их ажилдаг учраас хит их ядарсан цуцсан байдаг. За одоо нөгөө burnout-нд орно гэж тэрнтэй одоо холбоотой зүйлс. За түүнээс гадна өөрөө өөрийгөө хит их төгс байлгах гэж байнга засаж залруулах гэж нэг юм хийхдээ хүртэл одоо ингээд заавал нөгөөдгөө гоё болтол нь одоо махардаг зүйлстэй холбоотой энэ бүх зүйлсийг ерөнхийдөө бол тавьж явуулах мөчлөг ирж байгаа гэж та хэд маань ойлгоорой. За ерөнхийдөө бол өөрөөр хэлбэл Бархасад гараг 12 дугаар гэр дээр оронгууд одоо ингээд бараг л нөгөө сахиусууд нь хамгаална гэдэгтэй холбоотой зүйлс болдог. За ийм учраас зарим зүйл одоо ингээд цаанаасаа магадгүй танд тохирч бүтггүй байсан зүйлс амьдралаас тань явдаг гэдэг ч юм уу те. За үгүй бол зарим зүйл одоо
чимээгүй хүн таныг одоо хин нэг нь танд хин гэдгээ илэрхийлэхгүй харуулахгүйгээр магадгүй тусалчихсан байдаг гэдэг ч юм уу. За зарим одоо хаалга юу гэдэг ажлаасаа гарсан байсан чинь тухайн зүйл нь магадгүй яагаад танд илүү хэрэгтэй байсан бэ гэдэг зүйлийг ч гэсэн ойлгож ухаарах боломжууд орж ирдэг. За магадгүй та хэд маань энэ зүйлийг зөв ашиглая гэх юм бол сэтгэл зүйчэд одоо явах заагүй бол одоо энэ сүнслэг өвдөнттэй холбоотой дадал зуршлууд хийх бясалгах заагүй бол магадгүй таарат гэдэг ч юм уу астрологч гэдэг ч юм уу ауратай холбоотой иймэрхүү үйлчлэгүүдийг авч өөртөө тохиолж байгаа зүйлсийг илүү гүн гүнзгий зөв байдлаар ойлгох за өөртөө амрах ганцаараа байх тэмдэглэлүүд хөтлөх гэдэг ч юм уу тий өмнө нь өөрийнхөө тавьж явуулахгүй байсан юмыг тавьж явуулах заагүй бол ямар нэг шинэ юм гаргахаар одоо бусдын өмнө гаргахаар бэлтгэж байгаа бол арын албаны ажлыг одоо ганцаараа байгаад маш сайн төлөвлөх гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлсэд таатай байх болно. За гэхдээ орд болгон дээр хэлж байгаачлан болгоомжлох зүйл нь гэх юм бол одоо нөгөө байгаа орчин нөхцлөөсөө хит их зүхтаах өөрийгөө одоо нөгөө шаардлагагүй нөхцөл байдлуудад тусгаарлах за ганцаараа байх цагийг гаргах нь зөв байх боловч одоо хитийдсэн тусгаарлалт shut down гэж ярьдээ шүү дээ. За тиймэрхүү зүйлс за бодит амьдралаас зүхтаах хит их төсөөлөл мөрөөлөлтөд автах зүйлсээс болгоомжлоорой гэж та хэдээ зөвлөмөр байна. Жинлүүрийн орд, жинлүүрийн мандал, нар сар. За жинлүүрийн ордныхны хувьд Бархасад гариг маань та хэдийн 11-р гэр дээр орж ирж байна. За 11-р гэр нь болохоор найз нөхөд таны нийгмийн хүрээлэл за ямар нэг байдлаар бусдын өмнө гардаг хүмүүс байх юм бол үзэгчд за түүнээс гадна одоо сошиал медиа урт удаан хугацааны зорилго мөрөөллүүд за алсыг харсан зүйлсийг илтгэдэг гэр байгаа. За ингэснээр ерөнхийдөө бол одоо нийгмийн харилцааны хувьд ерөнхийдөө бол маш азтай байх гаригийн хөдөлгөөн гэж хэлж болно. За ингэснээр та шинэ найз нөхөдтэй болох за үгүй бол шинэ үзэгчдтэй магадгүй онлайн платформ дээр та магадгүй ямар нэг зүйл хийнэ гэж бодож исэн бол тухайн зүйлийг хийхэд ч гэсэн илүү азтай одтой байх. За бусад хүмүүстэй магадгүй хамтрах, дагагчид ч гэсэн илүү өсөгдөх, нэмэгдэх, за таныг дэмждэг хүмүүс ч гэсэн нэмэгдэх боломжууд орж ирэх болно. За ямар нэг байдлаар бизнес хийдэг үзэгчдтэй ажилдаг бол энэ жил таны дагагчид үзэгчид илүү их өсөх болно. За тэгэхээр ерөнхийдөө бол Бархасад гараг 11-р гэр дээр орж ирэхлээр таны мөрөөдлийг илүү их дэмждэг. Тэгэхээр эдгээр зүйлстэй холбоотой эерэг өөрчлөлтүүд гарч ирдэг. За зөв хүмүүстэй холбогдох, зөв нийгмийн хүрээлэлтэд орох гэдэг ч юм уу те. Таны магадгүй одоо том боломж руу хөтлөх боломжтой хүнтэй танилцах магадлалууд илүү их нэмэгдэж эхэлдэг. За гэхдээ ерөнхийдөө бол одоо зөвхөн олон хүний дунд орох гэхээсээ илүүтэйгээр та ямар орчинд байх юм бол ямар одоо ирээдүйн амьдрал хүсэж байгаа вэ гэдэг асуултыг өөрөөсөө илүү асуух тусам тухайн одоо боломжуудыг тань илүү нээж өгөх болно. За тэгэхээр энэ гаригийн хөдөлгөөний сүүдрийн тал нь юу байх вэ гэх юм бол бусад орд болгон дээр ярьж байгаатай адилхан хит их нөгөө одоо нийгмийн харилцааны драма ихсэх за хуурамч найзууд магадгүй одоо олон найзтай болж байгаагаа дагаад хуурамч найзууд ч гэсэн илүү их ихсэх. За үгүй бол хит их анхаарлын төвд байхыг хүсдэг хүмүүсийн дунд орох. За зөвхөн одоо нөгөө бусдын өмнө алдар нэр хөөсөн байдлаар оролцох. За түүнээс гадна хит их олон бүлэгт харьяалагдаад өөрийгөө одоо жинлүүрийн ордныхоо маань тухайн зүйл болгонд аян ивийг нь хараад үгүй гэж хэлж чаддаггүй бол тухайн зүйлтэй холбоотой ч гэсэн маш их өөрийгөө ачаалуулах цуцах зүйл гарах боломжтой. За тэгэхээр энийг эсрэгээр одоо нөгөө нийгмийн харилцаанд бодлоготой зөв зохион байгуулалттай өөрийгөө хөгжүүлэх байдлаар оролцох юм бол та хэд маань бас илүү ашигтай өгөөжтэй сайхан боломжууд ирэхээр байгаа бүтэн жилийн мөчлөг байна. Хилэнцгийн орд, хилэнцгийн мандал, нар сар. За хилэнцгийн ордныхны хувьд Бархасад гараг нь та хэдийн маань 10 дугаар гэр дээр орж ирж байгаа. За 10 дугаар гэр нь өөрөө ажил мэргэжил, нэр хүнд, бусдад харагдах байдал, таны одоо нийгмийн статус, таны магадгүй үе залхамжлалж үлдээх нэр хүнд, за түүнээс гадна одоо удирдлага зэргийг илэрхийлдэг бизнес эрхэлдэг бол бизнесийг илэрхийлэх гэр байгаа. За тэгэхээр хилэнцгийн мандалтай хүмүүсийн хувьд энэ бол ажил мэргэжил карьерийн хувьд маш их чухал өсөлт хөгжлийг авчрах боломжтой гаригийн хөдөлгөөн байх болно. За тэгэхээр магадгүй бизнесээ хөгжүүлэе гэж бодож байгаа дахиад юу гэдэг магадгүй салбарууд нээх үгүй бол өргөжүүлэх, томруулах, илүү олон үйлчлүүлэгчд авах гэдэг ч юм уу, илүү олон хүнд хүрэх. За үгүй бол магадгүй хувийн ямар нэг одоо personal brand буюу одоо хувийн имижийг гаргаж ирсэн үйлчлэгээ үгүй бол одоо бусдын өмнө гарч ирсэн зүйлсүүд хийх. За түүнээс гадна удирдах, манлайлах зүйлсүүд хийх, албан тушаал ахих, дэмжих, дэвших. За тэгээд хийсэн ажлаараа илүү их үнэлэгдэх зэрэгтэй одоо холбоотой бүх сэдвүүд
та хэдэд маань илүү эерэг байдлаар нөлөөлөх болно. За тэгэхээр хилэнцэн ордны байршилтай гаригийн бөгнөрлөлтөд завгүй бол магадгүй мандалтай хүмүүс маань олон жил ажилласан арын албанд ажиллаад исэн хэрний магадгүй үнэлэгдэхгүй байсан бол одоо хүмүүс таныг илүү үнэлж анхаарч харж шагнах болно гэж хэлж болно. За тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө бусад харагдаж байгаа байдлын хувьд та өөрөө өсөх болно. За тэгэхээр энэ бодит амьдрал дээр илэрхтэй магадгүй ажил мэргэжил дээрээ ч гэсэн илүү үүрэг хариуцлагатай албан тушаал дээр очих, томилогдох. За үгүй бол бизнес хийдэг хүн байх юм бол илүү олон хүнд хүрэх боломжтой болох. За магадгүй дахиад бизнесийн нэр хүнд илүү хөндлөгдөх. За үгүй бол ажил мэргэжлийн хувьд ч гэсэн илүү зоригтой том алхмуудыг хийх боломжууд бүрдэх болно. За гэхдээ хилэнцэн орных маань ерөнхийдөө бол нөгөө нууцлаг байх дуртай. За тэгээд өөрийнхөө бусдад харагдах байдлыг ч гэсэн нөгөө жоохон удирдах, юу харуулах, юу харуулахгүй вэ гэдэг дээр нэлээ их цензур өндөртэй байгаад идэг. За тэгээд дахиад бүрэн бэлэн болтлоо бусдын өмнө гарахгүй байх хандлагатай байдаг. За хэрвээ иймэрхүү хандлага гаргаад би юм чинь гээд энэ тухайн гаригийн хөдөлгөөнийг хүлээгээд төгс болтлоо гэдэг ч юм уу те бэлэн болтлоо хүлээгээд байх юм бол тухайн таатай гаригийн хөдөлгөөн боломж өнгөрөх болно. За тэгэхээр энэ гаригийн хөдөлгөөнийг ашиглаарай гэж зөвлөмөр байна. За орд болгон дээр ярьж байгаа сүүдрийн тал буюу асуудалтай тал юунаас болгоомжлох вэ гэх юм бол олон түмний нүдэнд хит их өртөх, нэр хүндтэйгээ холбоотой драманд орох гэдэг ч юм уу те хит их ажиллах, за ажил мэргэжил карьераараа магадгүй бардамнах би бүгдийг чадна гэж өөртөө хит их итгэх гэдэг ч юм уу. За үгүй бол бардам зангаасаа болоод хин нэгэнтэй маргаж сөргөөцөлдөх зүйлсээс илүү болгоомжлоорой гэж зөвлөмөр байна. За өөрөөр хэлбэл ажил мэргэжил карьер дээр өсөж хөгжиж байгаа боловч өөрийнхөө эрх мэдэл хүч чадлыг илүү зөв байдлаар ашиглаарай гэж сайдээ зөвлөё. Номын орд, номын мандалт, нар сар. За номын ордныхны хувьд Бархасад гариг нь та хэдийн маань 9-р гэр дээр орж ирж байна. За ерөнхийдөө бол Бархасад гариг номын ордныхныг удирддаг гариг байгаа. За ингэснээр ерөнхийдөө бол өөрийнхөө удирддаг 9-р гэр дээр орж ирж байгаа учраас ерөнхийдөө бол та хэдийн маань хувьд маш хүчтэй, за азтай гэж хэлж болох үед гаригийн хөдөлгөөн байх болно. За 9-р гэр маань өөрөө гадаад улс орон боловсролоо ахиулах, дээшлүүлэх, за түүнээс гадна ямар нэг зүйлийг заах, хэвлүүлэх, за тэгээд гадаад улс орн руу аялж байгаатай адилхан нийгмийн харилцаа, өөр улс орны соёлыг таних гэдэг ч юм уу тий. За түүнээс гадна сүнслэг итгэл үнэмшилтэй холбоотой магадгүй багш ментортой болох, за амьдралыг байгаагаас илүү дараагийн түвшинд аваажих боломжтой том алхмууд руу харах, алсын хараатай байх гэрийг илэрхийлдэг. За ингэснээрээ номын мандалтай хүмүүсийн хувьд энэ жил маш том өсөлт хөгжилт дэвшилтийг авчрах боломжтой байх болно. Өөрөөр хэлбэл магадгүй гадаад руу аялах, гадаадтай холбоотой ажил эрхлэх гэдэг ч юм уу. За үгүй бол тэнд амьдрахаа шийдэх. За ялангуяа магадгүй хичээл сонголт мэргэжил сонголтойгоо холбоотой гадаад улс оронд сурна гэж бодож байгаа бол гадаад улс оронд сурах боломжууд нь ч гэсэн илүү их хүчтэй болох. За түүнээс гадна багшлах, өөрөө ном бичих, подкаст хөтлөх, YouTube дээр гарч ирэх цахим сургалтууд хийх. За түүнээс гадна өөрөө философийн мэдлэгээ илүү тэлэх гэдэг ч юм уу тийм. За түүнээс гадна сүнслэг зам үйлсүүд хийх зэрэгтэй холбоотой эдгээр бүх зэдвүүдтэй юмнууд өсөх болно. За түүнээс гадна хууль эрх зүйн тал дээр ч гэсэн илүү адтай магадгүй нэг асуудалд орчихсон хэцүү байсан зүйл байсан бол тухайн зүйлсүүд ч гэсэн илүү их амархан шийдэгдэх нөлөөллүүдийг оруулж ирж болдог. За тэгэхээр ерөнхийдөө бол аль хэдийн мэдлэг өндөртэй, боловсрол өндөртэй дараагийнхаа том зүйлс рүү байнга түтгэж явж идэг номын ордныханд маань өөрийнхөө мэдлэг зөвхөн та өөртөө үлдээх гэхээс илүү бусдад түгээх зүйлсийг ерөнхийдөө бол илүү нэмж өгөх болов гэж харж байна. За өөрөөр хэлбэл өөрийнхөө ертөнцийг үзэх үзлийг ч гэсэн томруулахад сайн байх болноо. За гэхдээ орд болгон дээр ярьж байгаатай адилхан болгоомжлох зүйл нь гэх юм бол та өөрөө бүгдийг мэддэг юм шиг аашлах. За үгүй бол хит их нөгөө үзэл бодолтой автаад миний л үзэл бодол, миний л итгэдэг зүйл үнэн байх болноо. Эдгээрээс бус зүйлсийг чи баг зүйл мэддэм чинь би хүлээн зөвшөөрөхгүй гэдэг магадгүй хит их нөгөө өөртөө итгэсэн барцсан байдал гарах гэдэг ч юм уу тий. За түүнээс гадна бусдад хит их том амлалтуудыг өгөх. За үгүй бол боловсрал бөгөөд аялалтай холбоотой хит их зарлагуудыг бас гаргах сүүдрийн талуудтай байж болно. За тэгэхээр ерөнхийдөө бол та хэдэд маань бүх зүйлийг томоор бодож цанд сэтгэх маш таатай бүтэн жилийн хугацаа орж ирж байна. За гэхдээ бүх зүйлийг үннээсээ чин сэтгэлээсээ сурах, заах, түгээх ажлыг хийгэрэй гэж зөвлөё. Матрийн орд, матрийн мандалт, нар сар.
За материйн орд нэмтний хувьд бархасад гарагийн та хэдийн маань 8 дугаар гэр дээр орж ирж байна. За энэ ерөнхийдөө бол нөгөө дундын хөрөнгө санхүү өөр ширзээл за хин нэгнээс магадгүй бизнесийг хөрөнгө оруулалт авах за таны хосын хамтрагчийн илүү орлого дотны харилцаа ихтгэлцэл за үгүй бол нөгөө сэтгэл зүйн хувьд өөрөө өөрийгөө өөрчлөх зүйлсүүдийг илэрхийлж идэг гэр байгаа. За тэгэхээр энэ гаргийн хөдөлгөөн та хэдэд маань арай хөнгөн гэхээсээ илүү маш гүн гүнзгий сэтгэл зүйн хувьд за дотны харилцааны хувьд өсөлтүүдийг авчрах болов гэж харж байна. За өөрөөр хэлбэл санхүүгийн хувьд дундын хөрөнгө санхүү таны хосын орлого нэмэгдэх за гол хин нэгнээс илүү нөгөө таатай хүлээж исэн хөрөнгө оруулалтаа авах за зээлтэй татвартай даатгалтай ч юм уу үгүй бол өв залгамжилт авах зүйлтэй холбоотой магадгүй илүү таатай эерэг өөрчлөлтүүд гарч ирэх за бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд ч гэсэн эерэг таатай хөрөнгө оруулалт авах зэрэг сэдвүүдтэй холбоотой юмнууд илүү таатай байдлаар танд нөлөөлөх болно. За зарим материал ордны мандалтай хүмүүсийн хувьд нөгөө хосоор нь дамжуулаад та хоёрын санхүүгийн байдал илүү өсөж хөгжих боломжуудыг заагүй бол үйлчлүүлэгч үйлчилгээ эрхэлдэг хүмүүс байлаа гэж бодоход үйлчлүүлэгчид ч гэсэн танд одоо мөнгө зархад илүү бэлэн байх байдлаар буюу бусад хүмүүсээр дамжуулаад танд илүү их мөнгө орлого орж ирэх боломж бүрднэ гэсэн үг байх нь байна. За гэхдээ заримын нь хувьд болохоор магадгүй дахиад өөр ширзээл мөнгөтэй холбоотой айцууд заавгүй бол хосын харилцаанд хит их одоо дундын хөрөнгө санхүүнд ч тэр ихтгэлцэл дээр ч тэр бүх зүйлийг нөгөө одоо удирдах гэж оролддог зүйл байх юм бол тухайн зүйлсээ илүү бодтой харж за санхүүгийн хувьд ч бөгөөд дотны харилцааны хувьд ихтгэлцэлтэй холбоотой өөр өөрийгөө хангаах гэдгийг шаардлагууд гарч болно. За сэтгэл зүйн хувьд ерөнхийдөө бол татны харилцаанд хүнд итгэх итгэлээ ч гэсэн магадгүй алдчихсан байсан бол буцааж олж авах өөрөө өөрийгөө бусдад нээдэггүй байсан бол нээж авах гэдэг ч юм уу тий хүнд итгэдэггүй байсан бол буцаагаад итгэх итгэлээ ч гэсэн олж авах байдлаар эерэг байдлуудаар нөлөөлж болно. За гэхдээ ерөнхийдөө бол нөгөө орд болгон дээр ярьж байгаачлан цүүдрийн тал буюу болгоомжлох тал нь санхүүгийн том том эрсдлүүд хит том зээл авах заагүй бол дундын хөрөнгө санхүүгийн асуудлуудыг гаргах бий чи гэдэг одоо ийм маргаанууд буюу их мэдлийн тэмцлүүдийг гаргаж ирэх заагүй бол хин нэгнээс хит их хамааралтай байгаад нөгөө хүнээ алдснаас одоо холбоотойгоор ганцаараа байж чадахгүй зэрэг асуудлууд гаргаж ирэх боломжтой. За тэгэхээр та хэд маань энэ дээр илүү анхаараарай гэж зөвлөмөр байна. За ерөнхийдөө бол одоо бүгдийг ганцаараа контролдох гэхээс илүү заримдаа бусдад итгэх зүйлсүүд дээр маш том сургамжууд авчирсан жил байх болов гэж харж байна. Хумхын орд, хумхын мандалд нар сар. За хумхын ордны хувьд Бархасад гарагийн та хэдийн маань эсрэг байрладаг ордон дээр буюу та хэдийн маань 7 дугаар гэр дээр орж ирж байна. За 7 дугаар гэр нь өөрөө нөгөө харилцаа холбоо, гэрлэлт, за үйлчлүүлэгчд за үгүй бол одоо та нэгдүгээр гэрийг одоо би гэлээ гэж бодоход 7 дугаар гэр нь болохоор чи буюу таны харилцаж байгаа хүн болгоныг буюу одоо тулж харьцаж байгаа хүн болгоныг нэг нэгээрээ харьцаж байгаа хүн болгоныг илэрхийлж идэг. За тэгэхээр эдгээртэй холбоотой ерөнхийдөө бол нөгөө харилцаагаар дамжаад хамгийн том өсөлт төлөлт болох боломжтой гаргийн хөдөлгөөний нэг байх нэ. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр магадгүй хайр дурлал гэрэлт үгүй бол илүү нухацтай харилцаа бизнесийн хамтралууд үйлчлүүлэгчтэй одоо илүү тогтвортой байдлаар өөрөө өөртөө татах гэдэг ч юм уу тий. За түүнээс гадна нийгэм рүү харьцсан илүү дотн харилцаа болгоноор дамжаад бүгд өсөх боломжийг харуулж өгч байна. За тэгэхээр түрүү яриад байгаатлан одоо ганц бие байгаа хумхан мандалтай хүмүүс илүү одоо хүсч хүлээж исэн хүнтэйгээ уулзрах боломжийг нэмэгдүүлж өгөх болно. За одоо харилцаанд байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол харилцаагаа дараагийн түвшинд аваачих. За илүү том магадгүй нөгөө бие биендээ зүйл хийх буюу магадгүй та хоёр тусдаа байдаг байсан бол хамт амьдрахаар шийдэх гэдэг ч юм уу. За үгүй бол хамтдаа амьдрахаар одоо төлөвлөгөөнүүдээ гаргах. За үгүй бол гэрлэх гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар харилцаа дараагийн түвшинд очих боломжтой байх нь. За бизнесийн хувьд гэх юм бол нөгөө үйлчлүүлэгчид хамтран ажиллаж байгаа хүмүүс за бизнесийн хамтрагч нар ч гэсэн нэмэгдэх илүү таатай зөв хүмүүс орж ирэх зүйлсийг нэмэгдүүлэх болно. За ерөнхийдөө бол нөгөө бусад хүмүүсээр дамжуулаад тань наад зэрэг дийнэ гэсэн үг. За гэхдээ ерөнхийдөө бол нөгөө 7 дугаар гэр дээр Бархасад гараг орж ирж байхад нэг зүйлийг бодох шаардлагатай. Өөрөөр хэлбэл өөрийнхөө орон зайг та өөрөө хэн бэ гэдэг зүйлийг алдах гэдэг хандлага гарах магадaltaй учраас эдгээр зүйл дээр болгоомжтой байгаарай гэж хэлмээр байна. За түүнээс гадна одоо сүүдрийн тал нь гэх юм бол хосоо хит их нөгөө төсөөлөл мөрөөдлийн итгэл найдвараар бодит байдлыг шалгахгүйгээр харах. За түүнээс гадна харилцаанд одоо илүү их драма асуудлууд оруулж ирэх эрх мэдлийн төлөө зөрчилдөх бие чи гэдэг одоо асуудлууд гарах те бие биенийхээ дээр гарах гэж байгаа юм шиг. За үгүй бол магадгүй одоо бусдын гэрэлд өөр өөрийгөө алдаад байх асуудлууд гарах магадaltaй.
За гэхдээ ерөнхийдөө бол та бас өөрөө цаанаасаа хит их нөгөө харизм өндөртэй өөртөө ихтгэлтэй бүтээлч нэлээ юм хүчтэй одоо зан чанартай хүмүүс ч гэсэн татагдах магадлалууд ихсэх болно. За тэгэхээр ерөнхийдөө бол одоо энэ гаригийн хөдөлгөөнтэй холбоотой зөвхөн ерөнхийдөө бол одоо таныг хит их дараах жижигрүүлэх гэдэг ч юм уу тийх зүйл хийхгүйгээр өөрөө өөрийнхөө гэрлэлээр таныг ч гэсэн гэрэлтүүлж илүү том болгож өгөх болно. Тэгэхээр та хэдийн маань хувьд ерөнхийдөө бол одоо бизнес хамтруулах хостой холбоотой, бус хүмүүстэй холбоотой боломжууд орж ирэх таатай бүтнийг жилийн мөчлөг өрнөх нэ. Загсны орд, загсны мандалд нар сар. За загсны ордныхны хувьд Бархасад гараг нь та хэдийн маань 6 дугаар гэр дээр орж ирж байна. За 6 дугаар гэр нь болохоор ажлын орчин нөхцөл, таны өдөр тутмын дадал зуршил, цаг хуваарлалт, за бусдад одоо тусалдаг, үйлчилдэг зүйл, таны уур чадварууд, за ерөнхийдөө бол уур чадвараа илүү сайжруулах, за түүнээс гадна эрүүл мэндийн гэр байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол загсны мандалтай хүмүүсийн манд хувьд энэ гаригийн хөдөлгөөн таны өдөр тутмын амьдралыг арай илүү томоор өөрчлөх боломжтой. За тэгэхээр магадгүй илүү нөгөө нэг гоё таатай орчин нөхцөлтэй ажилд орох гэдэг ч юм уу тий. За үгүй бол үйлчлэгээ үзүүлдэг хүмүүс гэх юм бол ажлын ачаал нэмэгдэх буюу одоо үйлчлүүлэгчид ч гэсэн илүү их ихсэх. За үгүй бол та өөрийнхөө нөгөө хуваарийг илүү сайжруулах буюу цагаа ч гэсэн илүү үр ашигтай бүтээмжтэй. За гараас илүү их зүйл гарсан байх боломжууд нэмэгдэх болно. За түүнээс гадна та өөрөө магадгүй ямар нэг ур чадвар байгаа бол тухайн ур чадвараа илүү их хөгжүүлэх. За тэгээд таны одоо хамт ажилдаг хүмүүстэй холбоотой их том боломжууд гарч ирэх. За үгүй бол та эрүүл мэндээ одоо илүү их сайжруулах, хоолтондоо анхаарах, дасгал хөдөлгөөн хийх зэрэг байдлаар бүх зүйл илүү таатай болох боломжтой байх нэ. За гэхдээ ерөнхийдөө бол 6 дугаар гэрлэр Бархасад гараг орж ирэнгүүт ажил илүү их нэмэгддэг. За Аз ирж байгаа боловч тухайн одоо Аз нь ихэвчлэн бусдад туслах өөрөө илүү их хянамгай байх, дадал зуршилтаа илүү их анхаарах, өдөр тутмын юм жижиг алхам болгон дээрээ илүү үр бүтээмжтэй байх байдлаар ийг болно. За тэгэхээр загсны ордных маань ерөнхийдөө бол нөгөө ихэвчлэн одоо урсгалаараа явдаг хуваарьт баригдах дургүй байгаад идэг. За гэхдээ энэ үед нөгөө аль болох хуваарь дээр анхаарснараа илүү их бүтээмжтэй илүү их зүйл гараасаа гарах боломжтой болно шүү гэдэг зөвлөгөөг өгмөр байна. За эрүүл мэндийн тал дээр нөгөө нэг түрүүн ярьсанчлан хоолтондоо унтахтаа анхаарах, өөрийнхөө зүрхийг илүү хамгаалах, за өөрийнхөө энергийг зөв захиран зарцуулах зэрэг зүйлсэд илүү их ач холбогдол анхаараарай гэж зөвлөмөр байна. За тэгээд орд болгон дээр ярьж байгаачлан сүүдрийн тал буюу анхаарах зүйл нь юу байх вэ гэх юм бол хит их ажиллах, за хит их ачааллыг өөртөө авах, за хит их зүйлийг амлах, за тэгээд өөрийнхөө нөгөө өдөр тутмын хуваарьт магадгүй хит их зүйлийг оруулж ирснээрээ өөрийгөө хит их дарамтлах гэдэг ч юм уу тий. Эрүүл мэндийн тал дээр ч гэсэн зарим зүйлийг магадгүй одоо дэглэн барьж байгаа гэсний тухайн зүйлийг хэтрүүлэх, дасгал хийж байгаа гэсний тухайн дасгалаа юу гэдэг магадгүй өдөрт 2-3 цаг хийх гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү байдлуудаар хэтрүүлэхээс зайлсхийгээрэй гэж зөвлөмөр байна. Өөрөөр хэлбэл одоо том амжилтанд хүрэхийн тулд өдөр тутмынхаа жижиг бүтцэд анхаарах байдлаар энэ гаригийн хөдөлгөөн бүтэн жилийн турш та хэдэд маань таатай нөлөөллийг үзүүлэх нэ. За энэ болтол сонсон та хэдэд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.